Одоо бол одоо энэ гадны багш нарын чиг сургалтын чиг систем их нэвтэрч байна. Одоо өөртөө байхгүй юм бол хүнээс үнэтэй олж авбал одоо их чухал юм болчлаа гэж бид нэр боддог. Угаасаа ч нэг тийм нүүдэлчин сэтгхүү маань ч тийм байдаг юм уу? Нэг тийм сониучхан ч юм шиг тийм ээ. Зүгээр сүүлийн үед одоо ачцын нэрхаа ерөнхий төлөв байдлыг ажиглаад байхад юу гээдэг юм бэ гэхтэн зэрэг тооны багш нь тоогоо заадаг. Хэлний багш нь хэлээл заадаг. Намайг 10 жил байсан шиг сургадаг тэр тогтолцоо бол алга болцсон. Тэр сэдвээр социализмын үед гэлээч гэсэн тэр цагийн 10 жилийн сургуулийн багш нар бол эрдэм заахын хажуугаар зайлшгүй тэр сургууль хүмүүжүүлэгч гэдэг тэр алдрыг бол нэр төртөө авч явжсэн. Тийм боломжтой тасраагүйсэн шиг байгаа. Тэгээ одоо болохоор одоо хүүхдүүдийн маань хэн хүмүүжүүлэх вэ гэхдээ зэрэг л компьютер тоглоомын газрууд л болж хувирах гэдэг юм л да. Тэр миний хэлж байгаа үе чинь социализмын үед тэр үе тасраагүй. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн эмээ өвөө нар хуучин цагийн эмээ өвөө хоёр өөр болчиход байна шүү дээ. Одоо миний л багын миний аав ээжийн энэ хүмүүсүүд бол орой үдшиш болгон одоо сургадаг. Тэгээл одоо кил яриа явд суух болгоныг тэгдэггүй юм нүгэл. Тэгээ дээрэс нь одоо сургаал, бэлэг, шүлэг, үлгэр одоо ер нь хийж ярих, гих, босох суух хүртэл бүгдийг хүмүүжүүлдэг. Өөрийнхөө ачцыг тэгэд хүмүүжүүлдэг байлаа. Гэтэл өнөөдрийн өвөө эмээнэр бол бас тийм өвөө эмээнэр байлгүй яах вэ? Зарим одоо зүгээр би хотын байдлыг харж нарайгээ сууж байгаа эмээ өвөөнөр бол телевиз сонингийн шар мэдээний хавыг хоорондоо яриа сууж явах жишээтэй болчихж л дээ. Нөгөө талаас бол өнөөдрийн багш нар бол тэр математикаа заах биш, физик бол физикэл заах нь зөв боловч тэр хүн Монгол хүнд зааж байгаа. Тийм учраас тэр математик гэдэг шинжлэх ухааныг заахын хажуугаар чи тэрийг Монгол хүн болгоод төлөвшүүлэх иргэний үүрэг байхаа гэдгийг тэр багш бол ухамсарлах ёстой. Зарим багш нар бол байна. Дунд сургуулийн сайхан багш нар байна. Нөгөө талдаа тэр хүүхдийг хэн хинбэ гэдгийг анхаарах ийм боломжийг бас олгохгүй байгаа нэг тал нь бол өнөөдрийн манай боловсролын тогтолцоог байнга савжуулж байгаа хэрэг. Нэг Данидагийн хөтөлбөр, нэг Кембрижийн хөтөлбөр ингээл гадныхныг үнэн гадны нэг сургалтын бэлэн хүн сурагчдаг жор авчираад хуулаад тэрийг хэрэгжүүлнэ гэдэг. Нөгөөдгний яхав дунд сургуулийн багш нар чинь хөрхий дээрээ яамтай захиргаа таян болохоор мэдээж хэрэг өнөөдрийн орчин үеийн дэлхийн дахны сургалтын системд аль орноос авах юм байлгүй яах вэ? Гэхдээ суур нь бол Монголыг чүүчин хүнээж хүн болгодог, эрдэнэ номтойч хүн болгодог, боловсралтойч хүн болгодог, хэдэн зууны тогтчихсон энэ уламжлалыг ноён нуруу болгоод тэр дэлхийн олон орныхаас нь хамгийн шилдэг өөттэй өнгөтэй Монголын хөрсөн шингэж болохыг аваад өнөөдрийн боловсролын тогтолцоод явах ёстой. Ингэж байж Монгол үндэстэн Монголын ирээдүйн залуу үе зөв төлөвшөх, зөв хүн болох ёстой.